За тийн ялгал гэж юу вэ? Яагаад тийн ялгал гэж байдаг вэ? Яагаад энэ тийн ялгалыг сурах ёстой вэ? За тийн ялгал нь хэн юу хийж байгааг, хэнд уйлдал чиглэж байгааг, хэний зүйл болохыг ойлгоход тусалдаг. За товчхоноор хэлэх юм бол тийн ялгал нь өгүүлбэрийг ойлгомжтой болгож өгдөг. За энэ дугаараараа герман хэлний 4 тийн ялгал буюу die vier deutschen Kasusыг үздэцгээе. За монгол хэл 9 тийн ялгалтай, харин герман хэл нь 4 тийн ялгалтай. За герман монгол хэлний тийн ялгалын ялгаа нь монгол хэлэнд үгний төгсгөлд дагавар залгадаг бол харин герман хэлэнд ихэнхдээ артикл хуурдаг. Жишээ нь der Hund нохой, den Hund нохойг, dem Hund нохойд, des Hundes нохой нь. За энэ жишээн дээр харах юм бол монгол хэлэнд үгний төгсгөлд дагавар залгасан байхад герман хэлэнд ерөнхийдөө артикл өөрчлөгдөж байна. За герман хэлэнд ерөнхийдөө 3 артикл байдаг. Der, die, das. За ихэнх нэр үгнүүд артиклтэй байдаг. Тэ нэр үгээ зэвжлэхдээ өргөлж артиклтэй нь цээжилдэг. За энэ артиклууд нь герман хэлний тийн ялгал дээр хуурдаг. За номинатив буюу нэрлэхийн тийн ялгал. За хэн юу гэсэн асуултанд хариулагддаг. Нэрлэхийн тийн ялгал дээр артиклууд маань хуурахгүй хэрэглэгддэг. Der, die, das, die буюу олонтоо die болох нь. Жишээ нь der Mann kommt. Эмэгтэй хүн ирж байна. Die Frau lacht. Эмэгтэй хүн инээж байна. Das Kind schläft. Хүүхэд унтаж байна. Die Kinder spielen. Хүүхдүүд тоглож байна. Аккусатив заахын тийн ялгал хэнийг юу гэсэн асуултанд хариулагдаж байгаа үг маань заахын тийн ялгалд орох нэ. Заахын тийн ялгалынхаа хувирлыг үздэцгээе. Der, den, die, das, die олонтоо die болох нь. Жишээ нь ich sehe den Mann би тэр эрэгтэйг харж байна. Ich sehe die Frau би тэр эмэгтэйг харж байна. Ich sehe das Kind би тэр хүүхдийг харж байна. Ich sehe die Kinder би хүүхдүүдийг харж байна. Dativ буюу үг оршихын тийн ялгал wem буюу хэнд юунд гэсэн асуултанд хариулагддаг. За хувирлаа үздэцгээе. Der, dem, die, der, das, dem, die, den болох нь. За жишээ нь ich helfe dem Mann би тэр эрэгтэйд тусалж байна. Ich helfe der Frau би тэр эмэгтэйд тусалж байна. Ich helfe dem Kind би тэр хүүхдэд тусалж байна. Ich helfe den Kindern. За би тэр хүүхдүүдэд тусалж байна. За дараагийн тийн ялгал маань генитив буюу харьяалахын тийн ялгал. Wessen буюу хэний юуны гэсэн асуултанд хариулагддаг. За харьяалахын тийн ялгалынхаа хувирлыг үздэцгээе. Der, des, die, der, das, des, die, der болдог байна. Жишээ нь das Auto des Mannes тэр эрэгтэй хүний машин. Das Auto der Frau тэр эмэгтэй машин. Das Auto des Kindes тэр хүүхдийн машин. Die Schule der Kinder хүүхдүүдийн сургууль. За өнөөдрийнхөө хичээлээр герман хэлний 4 тийн ялгалыг үзлээ. Номинатив нэрлэхийн тийн ялгал хэн юу гэсэн асуултанд хариулагдана. Аккусатив заахын тийн ялгал хэнийг юу гэсэн асуултанд хариулагдана. За датив үг оршихын тийн ялгал хэнд юунд гэсэн асуултанд хариулагдана. Генитив буюу харьяалахын тийн ялгал хэний юуны гэсэн асуултанд хариулагдана. За танд энэ хичээл таалагдсан бол subscribe хийгээд лайк дараарай. Дараагийнхаа дугаараар уулзцгаая. Баяртай.